хоног бол онцгой өдөр болдог. Харин өнөөдөр бас бүр онцгой өдөр бол ягаад гэвэл чи шинэ өдөр дахиад цааш нь боломжууд байна. Дахиад цааш нь урам зориг өдрийг хүлээж байна. Тэмцээг урагшаа гарах уу эсвэл яах вэ? Манай үздэг. Эсвэл чи над уучрч чадахгүй байгаа нөхцөл байдлаа гонцсон чигээр өвдөх үү? Эсвэл чи бүр эсвэргээрээ буруу мотивац аваад чи өшөө аваад гисчиг устгаад та нарын дотор суудлын дээр энэ олон хүмүүс сууж байгаа энэ дотор ямар гайхалтай шийдвэрүүд гарч байгааг би харж чадахгүй. Гэхдээ би итгэдэг. Та нар болж чаднаа. Олон зүйлийг чимээ бүхэн дотроос сууж байгаа. Таны дотор олон хэцүү зүйлүүд болж байгаа. Таны дотор олон тэмцэл байгаа. Би хараагүй ч би энэ зүйлийг ойлгож байна. Тэгээ та нараа дотроо тэмцэлж байгаа хүн болгоны зовлон бэрхшээл шалгуурыг хооронд харьцуулахын арга байхгүй. Гэхдээ таны туулж байгаа мөч бол маш үнэтэй. Таны туулж байгаа бэрхшээл бол бүгдийг хөндлөж чинь. Гэхдээ бүгд эерэг сайнаар давах хэрэгтэй. Окей. Бидний тулгарсан бэрхшээлийг бид халтуулах хэрэгтэй. Өөрчлөлт яг одоо хийх хэрэгтэй. За өнөөдөр шинэ зочин, шинэ сэдв. Тиймээс өнөөдөр би та нарт өөрийнхөө амьдралын миний амьдралын хамгийн чухал байр суурийг хамгийн хүндтэй үнийг таньж зориулж өгсөн байна. Өнөөдөр намайг станог хүлийн дөрөвд гарын ганцантай өрхөд тусалсан миний төрсөн ах биш, миний аав биш. Гэхдээ энэ бүх харилцааг орж өнөөдөр болтол надтай 21 жил хамт алхсан миний ментор мөхч гарахыг урьж байна. Завил сууж байгаа ч ихэнх утцсан шүү дээ. Тэгэл өглөө ингээл сэрсэн чи би ингээл гацаа авчихлаа. Заастаа энгүү юм болчихлоо гэж бодлоо. Жохо хэвччихлаа. Ингээд дэш харсч чаас ууч тий. Чи баахыг өчсөн юм. Миний хамгийн хүнддэг хүн, миний хамгийн сул дорой, хамгийн байж боломгүй төрхтэй. Чууд хажууд игсэн шүү дээ. Яг игсэн сонсоо би наад игсэн. Бараг л ихнэлэн байна. Тэгэж ингэж юм. Тэгснэ ингээд асууж байгаа. Баахыг явчихсан чинь. Тэгсэн чинь харин жагаах сууж. Тэгсэн чинь манай ихнэр дуудчих. Та тэр амраага хаа. Ийм л нэ. Тэгээ яг бодит тендер дээр ийм л тий. Тэгээ яг тэгэхээр манай ихнэрт өөр арга үлдээх байхгүй. Нэг л өвлийн идэж байсан шүү дээ. Гэтэл би басан турш юм дээ. Одоо бодоход тэр нөхөрлөл ямар чухал байсныг би анзаараагүй. Тэр хатуу надад чухал байсан. Одоо бодоход нөхөрлөл нь харьцуу шиг зүйл байж би одоо харсан. Хэмжлэн би ингээд уурлаас үг сонсох подкаст хийж байна. Энийг би PR хийх юм бэлдээ. Чихэн нэгээр гэж. Чихэн нэгээр ямар нэгэн тийм ментор болоо. Тийм аяанда тааралтай. Тэгээд горомсож хөрсөн сур тийм амар тасардаг үг юм байна. Үнсэл юу би ингэж. Нэгдүгээр тань бэлэг авсан. Хоёрдугаар зөвлөгч. Гуравдугаар нь туушаад алдаад. Горомсож хөрсөн сур тийм амар тасардаг. За манайхан бидэрт ингээд нэг иймэрхүү нэг сэдв, нэг иймэрхүү агуулга, нэг иймэрхүү ятгалаг бидэрт өгөх хэрэгтэй. Би одоо сүүлийн 3 минут бүгдийг базаа. Амьдрал болвол нэг том тулаан мөн. Гэхдээ өнөөдөр та нар маань аль нэг хэсэг дээр нь жоохон яг дайдж явж байгаа. Тэгээд бид ном уншихдаа
эцэцгүүтэл ялчих нэг л шийдлийг хайдаг баг. Бид нэг хүнтэй уулзахдаа за энэ л миний амьдралын асуудлыг шийдчих цор ганц юм байна гэж боддог баг. Гэтэ би танд хэлье. Нэг том шийдэл, нэг том төвчээр гэж байхгүй. Энэ бол үйл явц. Яагаад 7 хоног болгоны 3 өдрийн 12 цагт энэ үйл ажиллагаа явуулдгийг бид одоо тайлбарлая. Найзуудаа та ядарна. Таны төвчээр дуусна. Таны хүч дуусна, таны арга дуусна, таны хүч дуусна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Ретрит. Ретритийн ойлгох хэрэгтэй. Бид жоохон ядруул бид энд хурж ирээд энд ирэх ёстой 100 газар чинь нэг баш. Гоё бүгдээрээ эртлэн хамтдаа уулзъя. 3 дахь өдрийн 12 цагт хамт уулзъя. Сайхан уулзсан. Өдрийг сайхан бүгдээрээ бүгдээр хайртай шүү.